таныг эхлэхээс чинь өмнө би урьдчилан таамаглаж чадна гэсэн үг. Та англи хэлийг сурч чадахгүй байна. Энэ зорилгонд хүрэхгүй бол яах вэ гэдэг айдас танд хэрэг байгаа вэ? За дан ганц хэл гэлтгүй тийм ээ, одоо чинь бизнес эхлүүлэх гэж байгаа ч бол эсвэл булчин ямар нэгэн тийм зорилго тавилаа гэж бодоход тэр зорилгондоо хүрэхгүй байвал ямар асуудал үүсэх вэ? Ихэвчлэн нэгт англиар nice to have гэж хэлдэг тийм ээ. Нэн шаардлагагүй ч гэсэн тийм байсан бол сайхан да гэсэн тийм бодол. Тийм байх юм бол мотивац хангалттай биш гэсэн үг тийм ээ. Та тэр шагналд хүрэх юм бол хэр их баярлах вэ? Таны амьдрал хэр их өөрчлөгдөх вэ гэдгийг бас бодоод үзэхлээр бас тэр нь хангалттай том биш байх юм бол таныг эхлэхээс чинь өмнө би урьдчилан таамаглаж чадна гэсэн үг. Та англи хэлийг сурч чадахгүй юм байна. Англи хэлийг бас сурах магадлалын тестийг би бас хийсэн байгаа. Тэгэхээр энийг хийж үзээгүй бол үзээрэй. 5 минутын дотор хариулсан хариултаас нь хамаарат зөвхөн танд зориулсан зөвлөгөөнүүдийг бас бэлдсэн байгаа. Та англи хэлийг хэр сайн сурах магадaltaй вэ? 100 хэдэн асуултад хариулаад ердөө 5 минутын дотор хэлийг хэр амжилттай сурах магадaltaйгаа шалгаж үзээрэй. Тэгээд энэ сурах арга, хүсэл эрмэлзэл, одоо байгаа хэлний төвшин, хандлага болон таны боломж бололцоо хэмжнэ гэсэн үг. Энэ тестийг өгөх юм бол та үнэгүй өөрийнхөө дутагдaltaй талуудыгаа бас олж мэдээд яг зөвхөн танд тааруулсан зөвлөгөөг бас сонсох боломжтой. Энэ 5 сарын 10 хүртэл Октоолорн дээр бид нэр 20% хөнгөлөлттэй байгаа. Амжаад бүртгүүлэхийг бодоорой. Тэрний дараа бас бүгдээрээ тулж ажиллах болно. Октоолорн дээр ороод ирсэн сурагч нартай.